Аллерги мэд эмнэлгийг сонгон үйлчлүүлж байгаа та бүхэнд баярлалаа. Үйлчлүүлэгч та дараах зөвлөмжийн дагуу шинжилгээнд бэлтгэн ирээрэй. Сайн байцгаана уу? Аллерги мэд эмнэлгийн дотрын эмч оюун санаа байна. Та бүхэнд цусны шинжилгээнд хэрхэн бэлтгэх заавар хүргье. Шинжилгээ өгөхийн өмнө 8-10 цагийн турш өлөн байх шаардлагатай ба шинжилгээ өгөхийн өмнөх өдөр арх там хэрэглээгүй, шарсан хуурсан хоол хүнс хэрэглээгүй, хэд өөх тустай болон сахар агуулсан үсний бүтээгдэхүүн хэрэглээс зайлсхийх шаардлагатай. Хэрв сахар болон өөхтөөс нойр булчирхай шинжилгээ өгөх бол зайлшгүй өлөн байх ёстойг анхаарна. Боломжтой бол антибиотик эмчилгээг 3 хоногийн өмнөөс зогсоох шаардлагатай. Шээсний шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ? Шээсийг 1 удаагийн зориултын ариун савнд авах ба өглөөний өлөн шээс эсвэл давсганд 3-4 цаг хөрвүүлэгдсэн шээснээс авна. Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлгийн эрхтнийг савндахгүй цэвэр усаар угаах ба шинжилгээг шээсний дунд 3/1-ээс зориултын савны тал хүртэлх хэмжээсээр тусаж авна. Шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт оруулдаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглээс татгалзах хэрэгтэй. Тухайлбал хүрэн манжин, өнгөтэй ундаа, луу өнгө гэх мэт. Шээсний шинжилгээ өгөх үед шээс өөгийн хэрэглээгүй байх эмэгтэйчүүд сарын тэмээгийн үед шээсний шинжилгээг хойшлуулах шаардлагатай.